Буянт мал сүргээ өсгөн үржүүлж олон жилийн хөдөлмөр зүтгэл мал маллах арга туршилгаараа шалгаран аймгийн авраг малчин цол хүртэж буй энэ малчин бол Дарив сумын Булаг багийн малчин Бат Дэлгэрийн Даваагийн гэр бүл юм а. Даваа Гүнж Мэдгнаар 2000 онд гэр бүл болж тэр цагаас хойш мал маллаж явна. Тэд хүүхэд ахуй насндаа аав ээжигээ даган мал маллах арга ухаанд суралцжээ. Өвөг дээдсийнхээ мал маллах арга туршлага, өөрсдийн хамтын хөдөлмөр, ууггүй хичээл зүтгэл, нутгийн зон олон ахан дүүсийн дэмжлэгийн үр дүнд өнөөдрийн энэхүү амжилтад хүрч байна хэмээн аврагууд ярьж байлаа. Манай аав 90 онд улсын авраг малчин болж исэн. Би бол аавыгаа дагаад бас мал нээцхтар явсан. Тэгээ 2000 онд айлгэр болсон битэр. Тэгээ тэрнээс хойш одоо 22 жил мал малж байна хаана. Манай аавын нэг өглөөр тасууд нэг сайхан малаа хариулах, нэг сайхан мөрөөнод нэг сайхан малныхаа явгаар явж байхад бас сайхан санагддаг байсан. Жохон багт одоо ч би бас тэгээ нэг тэр аавынхаа сайхан уламжлалыг бас хадгалж явъя, нэг сайхан стомгийн гана сайхан хоноор бахад энэ олон түмэндээ бас нэг сайхан аавынхаа явгыг таслахгүй явъя гэсэн юм бодолтой байдаг. Манайх одоо тэгээд дүү хүүхдтэй тэгээд 3 сургууль сурдаг. Тэгээ багтаагаад ил бит гурлаа тэгэл гайгүй сайхан авруулж гинөө. Авдахгүй бас ямаагаас амна ноолуураа авна. Тэг ин одоо удахгүй нэг доноор тэгэл ямаагаас амна. Хүүгэн авраг малчин болж явтаар баярлж яана мэ чинь. Энээс хойш улсмал амжилт хүчи улсмал сайхан юу улсын авраг юу болоод улсмал амжилт хүсэлгэж ингэж бодож байна. Үр хүүхдээ тэгж юу цахиж явж хэлгэж бодож байна мэ чинь анги юу ах уу тийм л. Тэгэлгүй яах вэ? Малчуудам тасардаггүй. Аймгийн авраг малчин болсон Даваагийн аав Бат Дэлгэр агсан нь 1990 онд улсын авраг малчин болж байсан туршлагатай малчдын нэг байлаа. Тэрээр тэмээ хариулж байгаад сүүлдээ 5 хошуу мал өсгөн үржүүлж 3 ч хүүдээ мал маллах арга туршилгаа өвлүүлсний нэг нь Даваа юм а. Бэлчээрийг хуваарьтай ашиглах, малаа чанаржуулах, малаас гарах ашиг шим ноос ноолуурыг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь авах гээд одоо ч үлгэр жишээ болохоос арвин туршлах малсныг Ахмад Буурлууд нь ийн дурсан ярьлаа. Тэмээ хариулж байгаа л тэгээд 5 шуу малаа маллаад тэг өглөө итвэлчээгээд орой идэв гэсэн. Тэгээд их малаа их сайхан малладаг. Одоо тэгж харгана, тэгэд ноолсон, цагт нь тэгж харгана шүү. Мал гэдэг бол юу ятай тал үеийн ашигтай хэмэд байж байгаа гэж тэгдэг байсан. Яг энэ захиа даалгавраар Даваа Гүнж Мэдгнаар малаа мална. Энэ хавар 400-аад түл хүлээн авч мал сүргээ өсгөжээ. 20 гаруй жил мал маллахдаа тоог нэмэгдүүлэхээс илүү чанаржуулахтаж анхаарч ирсэн байна. Тухайлбал Зэрэгэлдэх аймаг сумдаас сайн үйлдвэрийн эцэг мал авч малаа чанаржуулж байгаа хэмээн Даваа ярьсан юм а.